тодорхой алхам хийхийг Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газар хотын дарга нарт үүрэг болгосон. Өнөөдөр төрийн тэргүүн аймагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутагт энэ шинжилэл эхлэх цаг болсныг санууллаа. Мөн альч аймгийн засаг даргын ажлын үзүүлэлт хувийн хэвшлийнхнийг хэр зэрэг дэмжсэн бэ гэдгээр тодорхойлогдно гэж ерөнхийлөгч хэлж байна. Орон нутгийн удирдлагад 4 жил суусан засаг дарга, иргэдийн хурлын дарга нар хэрхэн ажиллав гэдг нь ард иргэдийн өмнө ил байдаг. Иргэд янз бүрийн байр сууриас хандаж дүгнэдэг. Харин одооноос эхлээд засаг дарга, иргэдийн хурлын дарга нар хэрхэн ажиллав гэдэгт дүн тавихад амархан болж байна. Аймгийн удирдлага засаг барьж байгаа 4 жилийн хугацаанд хувийн хэвшлийнхнийг хэрхэн дэмжив гэдэгт гол анхаарлаа хандуулчихаа гэж ерөнхийлөгч хэллээ. Ер нь та бүхний гаргаж байгаа шийдвэр хувийн хэвшилд яаж нөлөөлөв? Яаж дэмжив? Тэр ажлын байр үйлдвэрлэл бий болоход яаж одоо нөлөөлөв? Хэр зэрэг хөрөнгө оруулалт орж ирв? Ер нь төсвөөс хамаарлаа хэр зэрэг багасгаж чадав? Одоо ийм маягаар бид нар ажиллаад өгөндөг болёо. Ухаалаг төр гэж хийх ёстой ажлаа сайн хийдэг төрийг хэлж байгаамаа. Хийх ёстой ажлаа л хийдэг. Гэхдээ түүнийгээ сайн хийдэг. Ухаалаг төр гэдэг бол цаас, гэрээ, хуулийн төр. Энэ бол хэн нь юу хариуцаж, яаж ажиллах вэ гэдэг нь хэнд ч ил тод байна гэсэн үг. Төр сайн менежер байх ёстой, тэрнээс биш бүхнийг чадна. Тийм учраас бүх эрх мэдлийг атгах ёстой гэсэн үг бишээ гэж Монгол Улсын ерөнхийлөгч хэлж байна. Орон нутгийн удирдлагууд өөрсдөө тогтолцоог өөрчлөх хүсэл зорилготой байх ёстой, бас бусдад шаардлага тавих зангарагтай байх ёстой. Эерэг өөрчлөлтийн төлөөх түүний үгийг хэн хөнгөө сонсдог байхын тулд засаг дарга ёс зүйн өндөртэй байх ёстой гэж төрийн тэргүүн аймагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ сануулж хэлсэн юм а.